төрийн гэрүүсээ техникуудыг байгуулснаар манай нэгэн байдлын ажиллагааг ерөнхий дэмжлэгч Эвсийн ардын түмэн улсын газрын дараа дэвшигчнээр бүтэн Монголын төрийн улсын өдрөөр 80% гарцгаа юм байна гэдгийг боддог багсан тэнгич өдөр бүтэн бодин төлөв. Хуваацын үүдэлч монголчууд төр улсаан байгуулад 2000 гаруй жил болжээ. Өнгөрсөн хугацаанд хүн төрлөختний буурал түүхийн гал усан дундуур явж ухаан төвөг дээдсийн арилгыг зориг эх оронч сэтгэл баатарлаг ариун үйлсийн гавьяанд монголчууд улс гэр эрх чөлөө тусгаар тогтнолоо бүрэн бүтэн авч үлдэж чадсан юм. Улиран одсон 20 дугаар зуун бол монголчуудын түүхийн хуудсанд онцлог явдлууд өрнсөн чухал он жилүүд байлаа. Одоогоос 80 жилийн тэртээ Дэлхийн 2 дугаар дайны төгсгөл чөлөөлөх дайн болж зөвлөлт холбоо тулсуулан бүгд найрамдах Монгол ард улсын ах дүү найрамдлын дайчид хүн төрлөختний эсрэг боссон хүйтэн зэвсэгтэй түрэмгийлэгч нартай амь хайргүй тулалдсан билээ. Энэхүү түүхэн үйл явдалд гар бие оролцож эх хорон ард төмнөө бадлан хамгаалах цэрэг хүний эрэг хүний тангарахта үнэн зүтгэсэн галтай гавьяаны эзэн болов бүгд найрамдах Монгол ард улсын ахмад дайчин ярим пилийн өсөх юм. Сэх зогсоод буудуулвч сумн үл хүрэх Сэжний минь алсад эх хорон минь би Арлааны эрдэнэч. Ахмад дайчин чөлөөлөх дайны он жилүүдэд Монгол ардын хөвсгөл зэрэг талбаасан ярим пилийн өсгөн 1923 оны 8 дугаар сарын 16-нд Дорнод аймгийн 3 загал сумын нутаг Булан дэрс хэмээх газар Малчин ард хасын ярим пилийн одхон хүүхэд улам эндэлжээ. Авгачууд овгийн ярим пил байх хайдав цогцолма аюур зан лувсан норжма арвжа өсөх гэсэн 7 сайхан хүүхэдтэй өнөр өдгөн айл байжээ. Өдгөө ярим пилийн үр удам аж зээнараас бүрдсэн олон арван өрөх гэр бүл бий болж Монгол орныхоо өнцөг болон бүртийн нэр төртэй удам судраа өндөр төргөн ажиллаж хөдөлмөрлөж явна. Ахмад дайчин ярим пилийн өсгөн хожимо иргэний өрөмлөхөө авахта нэг жилээр хоошилж авсан учраас иргэний өрөмлөхөө 1924 онд төрсөн хэмээг авчия. Албан ёсоор төрсөн оноос нь хойш тоолох юм бол өдгөө 102 насыг насалж 6 дай таяга тулаад байна. 100 гарсан хэдий ч ухаан сарвал бие ярил үр хүүхдүүд аж зээнэрийнхаа дунд аз жаргал баяр хөөр дүүрэн аж төрнсөн. Тэр бол 80 жилийн түүхтэйгээ золгож байгаа чөлөөлөх дайны амьд архив Монголын зориг дэрчүүд эх хорон ард түмнийхээ төлөө хэрхэн яаж тулдаж явсны баталгаа юм а. За айман бол одоо их ясархуу их тийм сургаал хэлдэг өгтөдөө. За 1923 онд төрсөн багнаснаас хааны ороо тавгал хариулж 5-6 наснаас бараг явж байсан. Эцэнтэр масайхан гоолон тэгсэн хүмүүс хааны хариулаад легаад ихсэн мэдвэсэ. За 15-6 өрөөд атонд лахдаг байсан. Манайх нэлээ малтай байлаа. Төний орхотой залхинд атоога манд ганцаараа шунандаг хоёрлаас нандаг гурвуулаа мандаш байсан. Хязаалан соёолон тан энийг атоонуудыг сургадаг байлаа. Болгон цаан гэж магтуулдаг. Тэгээд энийг атуултайг
их насалтаж сургадаг ийм байсан. Дорнод аймгийн 3 загал сумынхан болов Монгол улсын үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амь бие үл хайрлан тэмцсэн Баргын Манлайбаатар Дамжин сүрэнгийн хошуу нутаг цэрэг эрсийнх нь үр сад юм. Жөлөөлөх дайны Ахмад Айчин ярин пилийн өсөх байж Манлайбаатарын эрлэхэг зоригтой цэрэг эрсийн үр сад удам залгасан эх орончдын нэг. Дамжин сүрэн нь 1912 онд Монгол цэргүүдэд удирдан ховдыг чөлөөлөх байлдаанд гарамгай тулдаж ялд байгуулсан байна. Энэхүү үйл явдлыг Богд хаан ихэд сайшаан зарлиг гарган хөгүүлэн шагнаж цэргийн удирдагч Дамжин сүрэнд үе үлрэн залгамжлах засаг төрийн бээл хоёр нүдний тогсын отго цэргийн жанжин Манлайбаатар цол олгож байжээ. Мөн 1913 онд болсон өвөр Монголыг чөлөөлөх 5 замын байлдаанд тэргүүн эгнээнд тулдаж өөрийн биеэр цэрэг эх оронч байхыг харуулсан эгэл бус хүмүүн юм. За манай сумын хувьд бол Манлайбаатар Дамжин сүрэнгийн харл өсөлттэй сум байгаа. 1910-ад оноос нүүж ирсэн аргууд бол хүн амын 30-40% эзэлдэг. Тэгэхээр Манлайбаатар Дамжин сүрэн маамал энэ үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд оролцож Монгол орныхоо тусгаар тогтнолын төлөө гавьяа байгуулсан ийм баатарлаг Манлайбаатараар бахархдаг. За үүний хажуугаар бас Ахмад Айчин ярин пилийн өсөхгүй маань бол бидний бахархал болсон үлгэр дуурайл болсон Ахмад Айчин байгаа. Дарамт аймгийн барагчдын үндсэн 13 хал гэж байдаг. Хал буюу овог. Энэ дотроос манай авахчуул хал гэж тодорхойлогдсон хал юм. Өнөөдрийн байлдаад хамгийн Ахмад нас манай өсөх Ахмад байна. Тэр тусмаа Монголын тусгай тогтнолын төлөө тууштай тэмцэгч Манлайбаатар Дамжин сүрэн хойчин дараачийн хүн гэж хийж болохоор энэ баатарлаг өвгнийг бид дарамтчууд, гурван загалчууд тэр тусмаа бас Монголын ард түмэн алдаршуулах зөв гэж би миний хувьд бодож явдаг. Яагаад гэвэл Манлайбаатар Дамжин сүрэн Монголын Могтанд улсын үед Монголын эрх чөлөө тусгай тогтнолыг авч харсан хүн гэж би ойлгодог. Үүний дараа Монгол дайны 1945 оны дайны 39 оны дайнд манай өсөх Ахмад 2 удаа дайнд орлоо шүү дээ. Тэгэхээр энэ барагчдын тэр хойчин баатарлаг үүсийг энэ хүнээр бас тодорхойлох нь бас зөв юм аа би бодож байгаа. Би ярин пилийн өсөг өвөөгийнхөө цэрэн найдамд охиных нь 2 дахь хүн байна. Миний бага насны дурсамжийг бодоход миний өвөө бол их сайхан хүнтэй, зөв харьцдаг, зөв хүмүүжлтэй, их оронч сэтгэлгээ төрүүлж өсгсөн. Миний ээж нэг ч хүн муулж үзээгүй тийм сайхан ээж байдаг. Тэгэхэд ингээд бодоод тахад миний өвөөгийн хүмүүжил юм байна. Миний өвөө янз бүрийн хов жив ярьж үзээгүй, хүн муулдаггүй, сайхан дөлгөөн сэтгэлтэй их сайхан хүн байдаг. Миний өвөө их зовлон үтсэн юм байлээ. Их залуугаараа гэр бүлийнхээ үний алдаад залуу насандаа олон хүүхдтэй өнчирч гоцорсон өвөө маань тэгэл амьдралыг босгоод өдөө зэрэгтэй урт наслаад явж байгаа өвөөгөр их бахархдаг да. 20 дугаар дунд зуунд тохиолдсон түүхэн 2 том дайнд биечлэн оролцсон эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үргээ нэр төртөө биелүүлсэн баатарлаг гавьяа явуулсан ийм Ахмад Айчин хүн байгаа. Тэгээд бидний хувьд бол энэ Ахмад Айчныхаа алдар гавьяаг нь сум орон нутгийнхаа нийт ард иргэдэд хүүхэд багчуудад алдар гавьяаг нь мөнхжүүлэх, сурчлан таниулах, энэ хүнээс үлгэр дуурайл авах, энэ олон талд сургалт сурчлагын олон ажлыг бас зохион байгуулах үүрэг бас бидэнд оногдож байна. За тэгээд дээр нь бид нараас ард иргэдээс маань төрийн бас байгууллагуудаас ирсэн саналын дагуу бид бас энэ хүний алдаршуулах тал дээр бол сэтгэл гарган ажиллаж байна. Гурван загалчууд бол эх оронч Манлайбаатар Дамжин сүрэнгийн үр удам гэдгээрээ үргэлж бахархан түүний үйл хэргийг алдаршуулж Монгол орныхаа ариун газар шороонд эзэн болж явна. Түүний үр хойчоос Монгол улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө эрлэхээр тулсан олон баатарлаг хөвгүүд төрөн гарсан юм.
1939-1945 онуудын дайнд 3 загал сумаас цэрэг татагдсан дайчин залуус арилхаг тулдаж, арь цэргийн үргээ нэр төртөө биелүүлсэн нь түүхийн хуудсанд тодорхойлжээ. Ярин пилийн өсөх 1939 онд 16 наснда өөрийн төрсөн хаяур заны хамт халахын голд байлдаж байсан Монгол цэргүүдэд агтмар хүргэж өг тэднийг унаатай болгох чухал даалгавар авч амжилттай гүйцэтгэж байжээ. Дарин утаа манарсан халахын голд их орон эрх чөлөө ард түмрийнхээ төлөө тулдаж байгаа олон арилхаг дайчдыг харсан залуухан хүү өсгөд цэргийн хүн болох хүсэл мөрөөдөл төрсөн нь мэдээж хэрэг. Түүний хаяур зан Монголын тагнуулын албанд хожмоо хүчин зүтгэж хэлийн чандаас олон чухал мэдээллийг дамжуулж байсан нь Монгол улсын тагнуулын архивд одоо ч хадгалагдаж байна. 1942 онд нас бий төрсэн өсөв үе тэнгийн залуусын хамт цэргийн албанд татагдажээ. За 18-с хүрээ цэргийн албанд татагдаж 1942 оны 5 сард 300 зуунхай нутгаас цэрэг татагдаж Самоийн нарийн мэчгийн даргын удирдлагаар 30 чан цэрэг Мараангаар давшид явж шар үрдэт газар тэнд байлаж ханаад маргааш нь хот руу орж баруунаараа хотын баруун талд техник хомж гоосон барилга байсан. 2-3 давхар тэнд байлаад тэгээд эрүүл мэндийн үзүүлэлтарж үзүүлж тэгээд тэнцэж мороо явуулсан унаа нүрсдэхгүй гочаад тэгээд тэмээ дэргээр зуугаад тэмээ дэргэнд төмөр дэрэг тэмээ өл нэг төмөр дэргэнд 3 гонцод аравшхан тэмээ дэргээр зөвхөн жигэд явсандаа 2 ханаад Зөвхөн аймгийн байшинтын 7 дугаар дивиз төрөлцөн ирж тэгээд нэг цоод нэг газар тэр халаасан дөрөж үссэн авчаад цэрэг болгож цэрэг авчаамсаад тэгээд гоё боллоо гэж хөрч. Тэгэхээр байшинтын 7 дугаар дивизийн 19-р мартаранд Сэрэтрэг даргын удирдлагын дараа 3 жил цэргийн алба хаасан. Цэргийн алба бол угсаал 3 жил байсан тэгээд маш их сургуулийн цэргийн байдааны бэлтгэл сургуулиудаа 3 жил маш их гэжсэн. 7 хоногт 1-2 оны цагт түргэн жагсаал авна. Зайхан унтаж байтал одоо шүгэл Ukkuul pure hangnat enkä lähtemään hoijiret narahöjer tegal lähtemään una vajonat tegal herin teron taikkartuus tegal oronje sergele achat hagat ata halat ngijisin naiman sart дэчин тавны naiman sart 19 дугаар март хорооны амсаар хорцогт дараагаа байсан. Тэгээ яриа хийгээд одоо Монгол улсаас Японы засгийн газар тань дарсан. Ингээд тэгвэл толгойд улсын айрамтай мөр зэрэгсэн Монгол улсын айрам тань дарнаа. За таны цагийн цаг үеийг ярьж хэлж өгөөд агтмар аваад ирээд тэгээд маратад 8 сарын хэдэн 10 гавт болж байсан байгаа. Харж болж байлаа. Тэгээд одоо тайнд гарсан да. Хурандаа дорж хамаалагчтай Монгол Ардын Хувьсгал цэргийн 7 дугаар морьтой дивизийн хамт олон инхүү дайнд мордлоо. Ярин пилийн өсөх 7 дугаар дивизийн 19 дугаар мот буудлын хорооны 2 дугаар суманд дарга Сэрэтрийн удирдлагын дор дайчин нөхдийн хамт чөлөөлөх тайнд оролцож
Долон нуур жихэ хотын чиглэлд 950 км замыг давшин туулсан гэдэг. Японы эзлэн түрэмгийлэгчид 1945 он гэхэд Монгол зөвлөлтийн цэргийн хилийн арионд баялдах төлөвлөгөөг бэлэн болгож Монгол улсын хилийн ойролцоо цэргийн их хүчийг хөрөмтлүүлж хаалган аршаан жанчгуугийн даваанд том бэхлэлт байгуулж цэрэг дайны хэрэгцээний төмөр зам засмал зам нис хонгоцны буудлыг барьсан байжээ. Бүгд наримдах Монгол ард улсыг өдөөн хадгаж урдын адилыг хил хязгаарыг зөрчсөөр байлаа. Зөвлөл засгийн газар Кримийн багварлаас хүлээн авсан үргээ биелүүлэн 1945 оны 4-р сарын 5-нд Японтой байгуулсан харилцан үйл довтлох гэрээг цуцалсан бөгөөд 8-р сарын 9-нд Японы эсрэг дайн зарлав. Монгол зөвлөлтийн харилцан тусалцах протокол гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бүгд наримдах Монгол ард улсын засгийн газар 1945 оны 8-р сарын 10-нд Япон улсад дайн зарлав. Монгол ардын хувьсгал зэрэг нь оперативын удирдлагын хувьд зөвлөлтийн армийн өвөр байгалийн фронтын бүрэлдэхүүн багтаж дэслэгч генерал Пилиевийн удирдлаганд дайнд оролцожээ. Монголын талаас ардын хувьсгал зэргийн 5, 6, 7, 8 дугаар морьтой дивиз, морьтой тусгай хороод, 7 дугаар механикжуулсан хоёрт бригад, танк их буу автотээврийн болон холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз хилийн цэргийн отряд застав, ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьтой отрядын ангиуд тулдсан. Манай зэвсэг түвшнийг бүгд наримдах Монгол ард улсын маршал Човлсон, дэслэгч генерал Лавсүрэн нар командлжээ. 1945 оны 8-р сарын 9-нд Долон нуур жихээгийн чиглэлд давших группийн гол хүч бүгд наримдах Монгол ард улсын хилийг давж 8-р сарын 10-наас 13-ны өдрүүдэд Монгол ардын хувьсгал цэргийн дивизүүд зөвлөлтийн армийн хамт дайсны эсэргүүцлийг зааж Шэншэнгийн овоо Тайпу усны хутгаас зүүн тийш газрыг эзлэн Шанга, Ард цагаан нуур, Янду сум, Тасын овоо зэргийг чөлөөлж 8-р сарын 13-нд Далай нуурын цагт хүрчээ. Монгол зөвлөлтийн цэрэг тэндээс 150 гаруй километр үргэлжилсэн Сахарын их элсэн манхны усгүй Бартаад самыг туулж бүгд наримдах Монгол ард улсын хилээс 450 км-т орших Долон нуур хотод тулж очлоо. Тэнд Япон Манжгоогийн хамгаалалтын том хүчний шургуу эсэргүүцлийг дарж 8-р сарын 16-нд Долон нуур хотыг чөлөөлжээ. Ингэснээр Монгол зөвлөлтийн цэрэг их хянганы нурууны хормойд хүрсэн байна. 8-р сарын 17-нд Финийн хот 20-нд Санчокоугийн арионыг 21-нд Лүнхуа хотыг чөлөөлжээ. Удалгүй тэд жихэд байсан Япон Манжгоогийн 8000 гаруй цэрэг офицер олон мянган буу зэвсэг олзулж аюулгүй болгожээ. Монгол зөвлөлтийн цэрэг жихэ хотыг чөлөөлж түүний орчинд хяналт тогтоосноор Манжуур дахь Гвантууны арим хойд Хятад дахь бэлтгэл хүчнээс бүрэн таслагдаж томоохон хохирол амссан юм. Ахдуу армийн нэгдсэн бие бүрэлдэхүүний өмнө төсгийн хийсэн хамгийн том тулаан бол чуулал таалга буюу жанчхүүг чөлөөлөх тулаан байлаа. Бүгд наримдах Монгол ард улсын хилээс 560 км хол оршдог жанчгүүгийн даваан хой талаас чуулал таалга орох гол замыг халгалсан Японы цэргийн чухал түшиж газар Баялдааны Батбэх бэхлэл төвхий арион байлаа. Энд Японы түрэмгийлэгчид олон хятад иргэнийг дайчлан ажилуулж 35 км урт 10 км өргөн бэхлэлт байгуулж газар доогуур харилцах сувг орон сууц агуулгах зэргийг бариулсан байжээ. Бэхэлсэн арионыг 2 давхар төмөр утсан тороор халгавчилж шуудуу татаж хязгаарласан байна. Татсан шуудууны хажуугийн замуудад тесрэг бөмбөг суулгаж энэхүү бэхлэлтэй давагдшгүй цайц хэмээн үзэж байжээ. Жанчхүүгийн давааны бэхэлсэн арионыг эзлэн авах Баялдааны үүрэг зөвлөлтийн 27 дугаар мод буудлын бригад, Монгол ардын хувьсгал цэргийн 7 дугаар мод механикжуулсан хоёрт бригадын дайчдад оногджээ. 3 хоног үргэлжилсэн ширүүн тулдааны дараа Монгол зөвлөлтийн арим ялалт байгуулж 8 дугаар сарын 21-нд чуулал таалганы арионыг дайснуудаас чөлөөлж байжээ. Тэгээд давшаад хөтөж бараа ороод жинжин. Тэгээд ханагж байсан. Жахан мараа бариад.
Тэгээд нэг өөрсөж. Тэгээд танд орсон. Мажийн гол гэдэг нэг гол байсан. Тэр голын хойно нэг хурл байсан. Хурл шашны хурл. Тэний дэргэд нэлээд зэрэг байсан. Тэнийг буулгаж аваад хариуцж авдаг байгууллага шилжүүлээд тэгээ нар дээрсэн баруун жагаа тавчаад нэг голыг атлаа саймтан гүртээ. Жагаа явж ятар байданы ангоос дээгүр зэлж нисээд баруун холоозар нэлээ холоозар тэнтэй мэлж бомбогдож синкротай манарч бидэнд марин жагсаалд синкротай хөшгөлөж дээн болж байгаа нь тан илэрхэ тэгээд одоо манай анги орох гэж байтэр орхиод морь анги болохоор морь шитээ морь болоод явган атак дарна гэж ийм зорилготой байсан. Тэгээд өөргөө ойртоод байж байтэр харин танд орох гэж байтэр танд дууссан дайсан бууж өгсөн гэдэг мэдээ ирээд Орсын нэг анги Монголын бас нэг хоёр ч юм уу ангантал танд орсон. Манай анги яг ороогүй. Тэгээд эргээ зүүн чигээ тавьчаад хянгааны норог тавьчаад шөнжин өдөржин явж. Хянгааны норог даваад тэр мөрний ойлд нэг тассан байсан. Тэнд 100 гаруй зэрэг байсан юм бай. 200 гаруй. Тэгээд тэр зэсвэмэсийг нэг бас буулгаж яваад зэсгээ надад хараагаад байсан тэгээд 3-4 байсан матан. Тэр нэгээд тэгээд Японыг тэр шилжүүлээд хөлөөх ангид хүлээлгэж өгөөд. Хориглын хамгаалах төлөвлөгөөтэй байсан цэг булган дээрээ хүнд хохирол амсан ялгадж байсан төрөмгийлэгч Японы тал удалгүй. 1945 оны 9-р сарын 2-ны өдөр үгд уугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зууснаар дэлхийн 2 дугаар дан дууссан. Японы эзлэн төрөмгийлэгчдийг устгахын төлөө явуулсан тулдаанд эх хорон зүйлсээр хүмүүжсэн Монгол Ардын хувьсгал зэрэг улс төрийн өндөр ухамсартай, зориг хатуужилтай, баялдах уран чадвартай орчин үеийн айран болж төлөвлөснийг яруу тод батлан харуулсан юм. Мөн нөгөө талаараа тусгаар тогтносон бүгд наримдах улс гэдгээ дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрүүлсэн нь түүхэн гавьяа байлаа. Энэ танд зөвлөлт холбоот улсаас 1,685,500 цэрэг, 26,137 их буу, 1852 гаубиц, 5,556 танк, өөрөө явагч их буу, 5,368 баял дааны нисэх онгоц оролцсон бол бүгд наримдах Монгол Ард улсын талаас Монгол Ардын хувьсгал цэргийн 5, 6, 7, 8 дугаар морьтой дивиз морьтой тусгай хороод 7 дугаар механикжуулсан хуйгт бригад танк их буу, авто тээврийн болон холбооны тусгай хороо, нисэх холимог дивиз, химийн инженерийн тусгай салбар зэрэг гол анги нэгтгэл хөлийн зэргийн отряд застав ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын ангууд оролцсон бол нийт 21,000 орчим цэрэг дайчид эх хорноо батлан хамгаалж харийн төрөмгийлэгч нартай амь хайргүй тулалдсан юм. Дайсны талаас үлэмжих хэмжээний буу зэвсэг тесрэх бөмбөгөө хураалгасан бол 594,000 цэрэг нийтэд олзлогдсон байна. Үүнээс 12,318 Япон цэргийн Монгол Ардын хувьсгал цэрэг дайчин нөхөд олзолсон юм. Ийхүү дэлхийн 2 дугаар дан дууслаа. Чөлөөлөх тань дуусахад Монгол зөвлөлтийг армийн өмнөд бүлэг Хятадын Жихэ хотод очсон байлаа. Дайна цааш үргэлжлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байтал дайн дууссан тухай мэдээ ирсэн гэдгээ. Ингээд дайны дараах их ажил эхэлсэн. Олзолсон Япон цэргүүдээ хайшин хэрхэн хүргэж өг. Хураан авсан буу зэвсэг эд материалаа хаана бүрдгүүлэх, хэн дөхөх гээд зохион байгуулалтын ажил явагдажээ. Удалгүй Жихэ хотод бүгд наримт Монгол Ард улсын маршал чөлөөлөх дайны Монголын талын командлагч Хорлоогийн Чойволсон ирж үүрэг даалгавар өгч дараагийн ажилд Монголын
ардын хувьсгал зэргүүдийг оруулсан байна. Орсын тасхны жихотын уртад барилж байсан. Бусад Монгол Англи нуурын баруунтал хойтлоор тасхны хойтлоор барилж байсан. Тэн 10 хоног хоёрлаа хоног тэнд амраад атомадаа идэшүүлж тэгж амарч Орсын Англи ороод хөгжим ханганаад божигдаад Монгол ангаас бас жаахан очиж оролцож энэ. Хотын хойно байлсан нэг жаахан боловч хандтай бас. Тэнд мармадааслаад зарим малмараа харж байдаг. Өтөл янаггүй. Нэг өдөр маршрутсан ирээд дивэж цагтаагаад донд начальный машина зогсож хөвтөвсөд артлаас нь богинохон шалтай шавсан 3 даргын хамт гарч итгэл өвгөлсөн. Тайныг амжилттай одоо дуусгаж дайсныг болгож авч их амжилт гаргалаа Монгол улсын Орсын одоо хамтран явуулаа. Монгол улс тэгэл зүүн Азад Японы тэр төрөлхтийг боцохож байлаа гэж тэгж ярьж байсан. Ингээд маршал човлсонгоос 20 шилдэг шилмэл цэрэг үүрэг даалгавар авч олзлогдсон Япон цэргүүдийг жихэ хотоос явганаар тууж харбин оруулаад тэндээсээ төмөр замаар сагаалын чиглэлд авч яваад зөвлөлт холбоо тулсад хүргэж өгчээ. Эргүү цэргүүдийг харгалзан явах албанд хурандаа доржин удирдсан 7 дугаар морьтой дивизийн 19 дугаар мот бодлогын хорооны 2 дугаар сумангийн дарга Сэрэтэр баялдагч өсөх тэргүүтэй хувьсгал цэргийн дайчин нөхөд томилогдожээ. Тэр харин хүний гол үүрэг болвол олзлогдсон Япон цэргүүдийг харгалзаж зөвлөлт Монголын нутагт хүргэх ийм ажил байсан. За тэр ажлыг гүйцэтгэхдээ одоо Харбинаас галт тэргээр амар мөрөн хүртэл яваад амар мөрнөөс усан гоцоор цаашаа Сибирь хүртэл яваад тэгээд Сибирээс галт тэргээр манай хойд хил одоо Наушк цагаан хэрэгээр дамжиж тэр харгалзсан олзны Япон цэргүүдтэйгээ хойд хилээр орж ирсэн. Бидний 20 зэргийн нэрс дуудаад тэгээд манай самгийн дараа тэгээд өдөө босны бүр ардгалраа бодсон. Жихэ хотоос Харин хот гартаар 150 км хатар байсан. Харин хотод тэр жихэ хотоос 450 зэрэг 10 чхоо Японы ардын бааз параметр яндрим машин дачаад Японы явган тууж бүргэсэн. Харин хотоос 450 зэрэг параметраа багаан дачаад тэчээд хоног хятад багаанаар харгалзан марш хийж тэчээд хоног тэг хятадсын хил дээр Сахалангийн төмөр замын станц гэж нэртэй тийм тасхан байсан. Тэнд одоо хятадын багаанаас буугаад хойгоравс мөрөн голтой хөлөг авсагши усан хөлөг. Тэрэнд одоо 400 Япон тэр бараамтаа ачаад мөрөн гатлаад усан госоор гатлаад тэгээд мөн хоногдоод нэг хоноод маргааш нь төмөр замаар бас ачаад Орсын нутгаар тавдраа хоног явсан. Тэгээд улаан очтой дайраад тэгээд Орсын Навоочиг хот гэж нэг одоо багхан хот байсан. Тэрний дэргэд цэргийн ангид 450 Япон тэр бараамтаа хүлээлгэж өгсөн. Ингээд нэг байж байгаа хоёр том машаач ирсэн.
орчил зэрэг тэрэнд суугаад хариулаа. Сэлэнгэ аймгийн Саануурын баамт гэж тасган байсан. Тэнгэр хилдавж бидэрээ гарч ирээд Өөргөө амжилттай гүйцэтгэсэн хувьсгал цэргийн 20 дайчин Сэлэнгэ аймгаар дамжин эх орондоо иржээ. Тэндээс 17 хүн тусгай машин цун Улаанбаатарын зүг хөдөлсөн бол хувьсгал цэрэг өсөх сумынгийн дарга Сэрэтэр нэг дайчин нөхрийн хамтаа гурвуулаа зөвлөлт толботуулсаас Улаанбаатар хотыг албан үүргээр зорж явсан хэсэг офицеруудын хамтаар нөхдийнхөө араас Улаанбаатар хотод ирсэн байна. Ингээд Улаанбаатар хотод ирсэн хойно харьяа газраас тушаал ирж ярим пилийн өсөх тэргүүтэй дайчид дараагийн гүйцэтгэх үүргээ хүлээн авчээ. тэгээд шатав дээр очсон. Тэгээ хаваарлаад би тэр эдмийн шатар гэж байсан дээр дотоо ирж ихлэ цуурын дээр. Тэрэн дээр Японуудаар байлгаар тамайгдаад тэгээ танд Японуудыг хариулж байлгаар олж байсан. Тараасаа хуучин байлгуудыг нураагаад энтүүдэд өөргөө ч нэжгээс юм. Дайнаа хөрлөг басан. Багсах хөрлөг басан. Тэрдгээр Японуудыг байлгаар олсон юм. Чөлөөлөх дайны үеэр олзлогдсон Япон цэргүүдийн ихэнх нь зөвлөлт холбоотуулсан чийт Сибирт явуулсан бол 6 удаагийн цуваагаар 12318 Япон цэргийг Монгол улсад авчирчээ. Олзлогдсон цэргүүдийг хүлээн авах ажилтай холбогдуулан дотоод явдлын яамны сайдын 1945 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 421 тоод тушаалаар улсын аюуллаас сахиж хамгаалах хэргийг удирдах ерөнхий газрын харьяа 9-р хэлцээг байгуулж 1947 оны 10 дугаар сарын 24-ний хүртэл 2 жил ажиллуулсан байна. Олзлог төгсдгийг хуваарлан ажиллуулж байсан баримтаас үзэхэд 90 гаруй хувийг Улаанбаатар хотын барилгын материалын үйлдвэрлэлийн ажилд ажиллуулсан хотожих үйл явц эхэлж байсан нөхцөлд дадлаг туршлагатай ажиллах хүчнээр хангаж нийслэл хотын төв хэсгийн өнөөгийн өнгө төрхийг хилдэгсэн засаг захиргаа олон нийтийн томоохон барилгуудын үндэс суурийг тавих ажлыг эхлүүлжээ. Хаваарлаад ажиллаж байхдаа 11 жилийн сүүлээр шатавд дуудаж яана гэдэг мэдээс намайг нэг зэргийн хамт Донтайгийн цагааваа самын харьяат өлзий гэд нэг зэрэг бүрээ зэрэг. Сэлэнгээг батурагш тэнд матан дотор ажиллагаа нараад байна. гэж өөрөгөөд тэгэл машин зоосон. Сэлэнгэгийн баамт руу явж тэнд очиад цагаан нураас урагш нэг 10 гаруй км газар матан дотор 4-5 матан байшин нэг матан байшин Орос тэр нэг матны харамтай Орос механик банз гаргадаг. Японоор мат өрөөдөлж тэгээ бидний очиход жараад Япон зэрэгээс нэг 20-ад нас авсан байсан. Үлдсэн дөчн зэрэгээр нь бид мат өрөөдөлөд үлдсэ. Ооны матан дээр. Тэгээ авааруулаад 5 сар болж байсан тэгсэн чинь бид хоёр хуучин дээр юунд бас нэг харгалзчихгээд нэг хоёрын хүн байсан. Байлдагч. Ингээ бид дөрвөлээ тэр мат өрөө тэнд өвлжээд матан дотор. Тэгээ хавар атаараа шилжих болоод 5 сарын зөвдөр. Тэгээ Монгол анги ирээд оронд нь. Тэгээд бид атаараа шилжээд ирж байсан. Зөвлөлт толботуулсаас Японы олзлог төгсдгийг эхн нутагт нь буцаах үйл явц 1946 оны эцсээс эхэлсэнтэй холбогдуулан Монгол дахь олзлог төгсдгийг буцаах асуудалд зөвлөлт толботуулсан тал ихээхэн анхаарал хандуулах болжээ. Зөвлөлтийн тал 1947 оны хавар олзлогдсон Япончуудыг буцаах асуудлыг ярьж байсан боловч Монголын тавьсан саналыг харгалзан мөн оны намар хүртэл хойшлуулсан гэдэг. Олзлогдсон Япон цэргүүд 1947 оны 10 дугаар сарын 16-наас 26-ны өдрүүдэд 11 удаагийн цуваагаар буцаж нийт 10,705 хүнийг
Зөвлөлт холбоот улсын хил наав шиг дээр нэрсэн жагсаалтаар зөвлөлт холбоот улсын талд хүлээлт өгсөн байна. Хотод ирээд тэр эрдэмтэдийн бариулаад тэр байлгалтаар 2 жил ажиллаад хянагч баг дарах гэдэг үн өстэй дон даргын эрхтэй гадуур суух аваахтэй болоо гэрэлтэй болоо бүртий бүрэн одоо дон даргын эрхтэй тусгай дэлгүүр бас нэг орчдөг бараа дөрвийг хамар байсан тамиг тэрээчдэг тэр тиймэрхүү байж байгаа 2 жил барилгатаар Японаар бариулаад тэгээд 47 оны 11 сард Япон нутаг боцоход тавьдчих боцохолаад тэгээд бид халагдах болж үнэх авч болж 3 зогссон яриад би 3 замын халагдаад ирсэн. Ахмад Айчин ярин пилийн өсөх болон түүний нөхдөд хамгаалсан Япон цэргүүд 1945 оноос 1947 онд бүгд наримдах Монгол Ард улсын төрийн ордон, Дөрөвжгийн эрдмийн театр, Монгол улсын их сургууль, Төв номын сан гээд олон бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэжээ. Өсөхгүй 16 настай байхдаа ахыхаа хамтаар дайны фронтод агт морд хүргэж өгч байсан бол үргэлжлүүлэн цэргийн албанд бордож 1945 оны чөлөөлөх тайнд оролцож ялалтын дараа олзлогдсон цэргүүдийг харгалзан авж дайн дэлхийг тойрчээ. Үргэлжлүүлээд эх орондоо өнөөд Япон цэргүүдээ харгалзан хамгаалж нутаг буцаасан адал явдал дүүрэн бахархам түүхтэй буург юм. Аавынхаа төхөөрсөн эбэлээ тохож адуун сүргээсээ сорволсон морь унаад ардын армид мордсон ярин пилийн хүү бүхэл бүтэн 5 жилийг Монгол ардын хөвсгөл цэргийн жигсаал тушаал дунд өнгөрүүлээд төрж өссөн Дорнод аймгийн 3 загал суманда 1947 оны 11-р сард иржээ. Хад сууж халуун чулуу долоосон ёстой л нэг эрх хүний, сэрэг хүний бууртай нэгэн болоод эх орноо бодлоо хамгаалаад хараа өөдөө сэж тэнгэр буусан гэдэг. Эрх хүнд үүнээс илүү бахархал гэж юу байх вэ? Манай зэрэг байдлын ажиллагаа ерөнхий жинжимаатын жавхлын ардын сүрэн улсын газрын дараа дэвшигчнээр авсан Монголын төрийн улсын өдрөөр 80% газрын юм байна гэдэг нь өөрөөр батсан мэдрэмж төрөлхтөн бодин тул. Дайн байлтанд холбогдох манай Батлан төв эрхийн 4-р дасанд хадгалагдах 300 гаруй хадгалан нэгж дотроос бид яримтлын өсөх гойтой холбогдох баримтуудыг одоо эргийн ширээн дээр дэлгэж тавьсан байна. Төмөр замаар Япончуудыг туулсан хүмүүсийн нэрийн бүртгэл Монгол Ардын хувьсгал цэргийн 7-р морьт дивизээ 17-р морьт хоронд хариалагдж байсан дайчдын нэр дотор түүний нэр хадгалагдаж байна. Хамгийн анхдагч байдлаар хадгалагдаж байгаа баримт байна. За тэгээд үүний дараагаар одоо 1939 оны ойн одон медалаар шагнахаар тодорхойлсон тодорхойлтын бүртгэл мөн түүний нэр байна. За тодорхойлтын дээр юу гэж тэмдэглэсэн бэ гэхээр Дорнод аймгаас милитарист Япончуудыг ялсны 30 жилийн ойн медалаар шагнуулахаар тодорхойлсон хүмүүсийн нэрийн бүртгэл өсөхгүй талаар одоо бичиж тэмдэглэсэн байна. За түүний алба хаасан ангийн хувьд аваад үзэх юм бол Монгол Ардын хувьсгал цэргийн байшинтад байрлаж байсан 7-р морьт дивизээ 19-р морьт хороонд цэрэг баг
дарга за цэргийн албаасаа хугацаанд 5 жил гэж тэмдэглэсэн байна. За тэгээ түүнийг байлдаанд оролцсон талаар нь одоо тодтогч бичсэн зүйл дээр нь болохоор өөрийн биеэр оролцож ЖХ хот хүртэл явсан гэж тэмдэглэсэн байна. Монгол Ардын хувьсгал цэргийн 5, 6, 7, 8 дугаар морьт дивизийн хувьд болохоор урагшаага 7 нуур ЖХ хүртэл үүр гүйцэтгсэн байгаа. За хуягт бариад болохоор хаалган чиглэлд үүр гүйцэтгсэн ийм одоо домогт ангиуд байгаа. За тэгээ түүний талаар одоо бичсэн зүйлээр нь болохоор за бид ялд медальтай гэж бичсэн байна. За тэгээ тодорхойлсон нь болохоор аймгийн ардын депутатуудын гүйцэтгэх газраа гэдэг ингээд тамга тэмдэгтээ тодорхойлоод явсан. Одоо энэ мэн нөгөө юу Монгол зөвлөлтийн армийн 1945 онд милитарист Японыг ялсны 30 жилийн ой медалаар шагнуулахаар тодорхойлсон хүмүүсийн одоо анкетэн дээр ингэж тэмдэглэсэн байна. Тийм за энэ нь болохоор 1975 оны баримт байна. За үүний дараагаас мөн яг одоо ойн жилүүдэд 1975, 1985, 1995 гэл ингээд тодорхой ингээд яг нөгөө нэг түүхэн ойн жилүүдэд болохоор дайнд оролцсон Ахмад Дайчдыг алдаршуулах, тэднийг одоо ойн одоо медалаар шагнах гэдэг олон үйл ажиллагаа болохоор төр засгаас зохион байгуулж ажилласан байдаг. За тэгээд үүний дараагаас 1985 онд одоо батлан хамгаалах яамны одоо коллег буюу одоо сайд нарын батлан хамгаалах яамны коллег за тухайн сайд нарын зөвлөлтөй хамтраад за энэ дайнд оролцсон Ахмад Дайчд одоо улсын хэмжээний нийтдээ хичнээн хүн байгаа юм бэ. Тэдгээр хүмүүс одоо улсаас ямар дэмжлэг тусалцаа үзүүлэх вэ? За энэ талаар ингээд нөгөө нэг улс орон даяар ингээд нэг ажлыг зохион байгуулсан байгаа. Энэ нь болохоор дайнд оролцсон Ахмад Дайчдад дайнд оролцогчийн үнэмлэхийг олгоё гэдэг ийм үйл ажиллагаа явуулсан байгаа. Бид ялуу медаль 19 38 дугаарын бид ялуу медальтай цэргийн албанаас халагдсан 378 дугаарын үнэмлэхтэй гэд ингээд бичсэн байна. За тэгээд түүнд дайнд оролцогчдын үнэмлэх болох 41 58 дугаартай энэ байлдаанд оролцогчдын үнэмлэх болгосон байна. За тэг өөрөө энд гарын үсэг зурсан бололтой байна. Өөрийнх нь гарын үсэг болоо гэж бодож байна. Өөртөө нь уулзаж би олон дахин уулзсан. Тэгээд цэргийн албанд өргөжлүүд халуун хаахыг хүсэл юм бэлээ л дээ. Гэсэн хэдийн бол уцаад орон нутагтаа очиж халагдж очиод 300 сумын сүү цусны завуудад ажиллаж чаад ингээд дараа нь 300 сум чи бас чойсон сумтайгаа нийлээд ингээд хоёр тандаа бас ажиллаж байгаа. Тэгээд 61 оноос ухаад Дорнтой аймагтаа ажилласан юм байгаа. Тэгээд дайны дараах одоо улс орны бүтээн байгуулалтын үйл явцад гар үеийн оролцож Чойсон хотын одоо яйсуудын удирдах газар гэдэг газарт тэр үед 10 хэдэн одоо яйсалтай юм газрын одоо хоол хүнс хэд аж ахуйн нэр ганцаараа 30 жил ажилласан ийм одоо хүн байгаамаа. Тэгээд өсөх байхаа би бас энэ хугацаанд архив материалуудын тодтохыг хичээсэн байгаа. Тэгээд 1926 оны одоо тэр үеийн Амгалан хаан уулын хушууны хүн амын бүртгэлд дотор өсөх ган аав ээж ах トゥ төрөс садынхын бүх юмыг архив материалаас авсан байгаа. Түүнээс гадна Батлан хамгаалахын яамны төв архиваас 1942-оос 43 онд цэргийн алба хаасан одоо хаасан архив материал авлагыг авсан. Тэгэхээр ер нь бол асуугаан одоо цэргийн алба хаасан эрхчлөө цусаар төлөвлөлийнхаа улсад оруулсан энэ бүх юм архив материалууд бүгд нотлогдсон юм байгаамаа. Тийм болохоор одоо Өсгөн хаан Монгол энэ жил одоо 1945 оны чөлөөлөлтөй айны 80 жилийн тохиолдож байна. Тэгээд Өсгөн хаан энэ одоо Монгол улсынхаа эрхчлөө цусаар төлөвлөлөө улсад оруулсан хувь нэмрийн юмнуудыг архив материалаар баталгааж болгож жоохон ч гэсэн хувь нэмэр оруулсан. Ийм л түүхэн гав яатай буурал бидний дунд үр хүүхдүүдийнхээ дэргэд жаргаж явна. Монгол сайхан эх орныхоо газар нутаг бүрэн бүтэн байдалд одоо ч санаа зовж. За хүүхдүүд минь ажлаа сайн хийж эх орондоо илүү ихийг хийж бүтээ. Тэгсэн цагт манай Монгол улсын хөгжил цэцэглэлтэй хүчрхэг байдал улмал батж нь хэмээн загт суух. Төр улстай тасралтгүй 42 жил үр бүтээлтэй ажиллаж гавьяаныхаа амралтанд гарсан байна. Ажлыг чин сэтгэлээсээ хийдэг хөдөлмөрч нэгэн байсныг тухай үед хамт ажиллаж түүнээс суралцж явсан олон хүн тусдаасан үгээр илэрхийлдэг. Өсөхгүй харь ижилтэй болж шагнаад орж цэрэн надмид ган чимэг бат төмөр гэсэн 4 сайхан хүүхдийн аав болжээ. Өнөөдөр үр хүүхдүүд ажизээ 30 нар нь
ажилсаг хөдөлмөрч өвөөгийнхөө үргэлжил болон ажиллаж хөдөлмөрлөж олны дунд нэр хүндтэй явна. Чөлөөлөлт дайны 80 жилийн ой болж байна. Миний аав энэ дайнд бол гар бие оролцож явсан. Өөр хүүхэд бид нар нь ааваараа маш их бахархаж явна. Би хэлийн зэрэгтэй алав хаасан. Тэгээд цэргээс халагдж ирээд одоо галт хүндэд тэмцэх газрын тэр Сүхбаатар тантай яриад нэг цоо хөдлийн одоо байгууллагад оруулж ингээд цэргийн хүн болгосон. Энэ дээр аам нь бас нөлөөлж наваад бас цэргийн хүн болгосон. Өөрийнхөө одоо тийм цэргийн тэр дайчин уламжлал юм аа. Эх орны хамгаалах тэр юун дээр бас нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Монголын тусгай тогтнол Монгол улсын дархан гэлэг заарыг залуу шууд одоогийн залуу шууд одоо их нарийн шанд хамгаалж цахилгааттай хэл газгаараа шанга манад нүд зарчилгоо шанга харж манж явах хэрэгтэй юм аа л гэж захиж байна да. Халахын голын түүхэн ялалтын 85 жилийн ог монголчууд 2024 онд ёслол төгөлдөр сүр жавхлантай тэмдэглээ өнгөрүүллээ. Энэхүү түүхэн ойн баярын хамгийн хүндтэй зочноор 1945 оны чөлөөлөх тайнд оролцож явсан Ахмад Айчин Өсөхбай өдгөө 102 насыг зоглож байгаа эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Шимэд Цэрэнгуй нар байлаа. Ахмад Айчин эх орончгүй ярим пилийн өсөхийн байгуулсан гавьяа зүтгэлийг Монгол улсын төр засаг өндрөөр үнэлж ардын хувьсгалын 70, 80, 90, 100 жилийн ой медаль 1969, 1979, 1994, 2009, 2019 онуудад халах голын түүхэн ялалтын ойн медаль 2022 онд цэргийн гавьяаны одон 2024 онд Баялдааны гавьяаны улаан түгийн одонгоор тус шагнажээ. Дөрийн шагналыг Монгол улсын их хурлын дарга Зандан шадар Бадлан хамгаалах аймны сайд Бямб цогтнор гардуулан өгчээ. Эх хорон минь эзэнтэй гэдгийг эмээлд хүлэгмэн зоримог болохыг энэл буурлов гэдмэн бидэнд ухааруулсан. Одоо өөрийгөө үл хайрлан үнэнчээр одоо ингэж зүтгэж явсан гавьяатай чөлөөлөх дайны Ахмад Айчин ийм хүн байгаа. Үүгээр бол бид ах トゥ дөрөөсөө бид нөр одоо маш их бахархдаг. Хоёрдугаар манай ураг төрөл дотроо манай ургийг бол авахчул авгийнхан гэдэг юугаар баргаар бол хал гэж ярьдгийг. Манай хал дотроо хамгийн өндөр настай ер нь баг өвөр Монгол чууд доторч бараг байхгүй дуулж ирсэн. Одоо 100 гаруй настай одоогоор бол 102 наслаад байгаа. Энэ нь бол одоо бидэнд үр хүүхдүүд ах トゥ дөрөөсөө бидэнд хойч үйдвэл их үлгэр жишээ болж байгаа. Үүгээр одоо бид нар бас үргэлж одоо бахархаж явдаг юм аа. Яримблийн аюурзан гэдэг чинь миний хөвшин аав юм нь төрсөн ах トゥ угийн хүүхдүүд юм байгаамаа. Тэгээд энэ ах маань одоо чөлөөлөх тайнд оролцож явсан их бид бүхэндээ их туршлагатай, дүшигтэй, их сайхан өндөр насалж байгаа олон үр хүүхдтэй ийм хүн байгаа юм. Би ахыгаа бол одоо маш их хүндэлж, хайрлж явдаг. 100 гаруй насалсан уул нь одоо ах トゥ угийн хүүхдүүд миний ээжтэй яг чацуу хүн байгаа юм. Тэгээ би энэ ахыгаа бол одоо их хүндэлж одоо хайрлаж явдаг. Амьдралын одоо хүнд бэрхийг дайн тулаанд явснасаа гадна амьдралын хүнд бэрхийг туулж явсан хүн үнэхээр одоо дайчин эх оронч ийм сайхан хүн байдгаар би бахархаж явдаг юм аа ахаараа.
Ахмад дайчин өсөхгүй болоод орнчууд бараг төмнийхээ ах дүү нарынхаа бахархалт хүмүүн юм. Дайчин алдаргав яа их орнч үзэл ажилцаг хөдөлмөрч зангаараа товайн тодорсон аавын хүү. Хаан лявн түүний хүүхэд залуус бүчин авч дайнд оролцож явсан түүх тухай үед юу болсон талаар яриулах гэж хичээнэ. Хүн туулсан замтай туг сүлчиг явсан хиймэрлэг үйлстэй болохоор сайхан байлгүй яах вэ? Их ой сайтай бүр эндинтгийн мөхимиг ярина. Бидний ах トゥ усан одоо өгнөөс л сууш өвөн ч одоо бүр Багдад дээр хүүхд байхдаа тоглож монголж байсан бүгдийн өдөр тусч ярьдаг байхгүй. Тэр нь их гоё. Тэгээ амьд одоо түүх томог шиг. Яримплын ус гэж хүн маань болохоор одоо миний өвөө тий аавын маань аав. Өвөө маань ер нь дайнд оролцсон тухай өөрөө л бид хэдэд маш ихээр тав тодорхой ярьж өгдөг. Чөлөөлөх таны 80 жилийн мэндийг бүх Монголынхаа ард түмэнд чин сэтгэлийн баярын мэдчилгээ хүргэж байна. Одоо би бол одоо энэ сайхан энэ түүхэнд ач холбогдолтой дайнд оролцсон хүмүүсийн дунд өссөн хүн байна. Тэгээд одоо энэ сайхан үйл явдлын гэрч болоод бас тэдний үр хүүхэд нь болсондоо маш их баярлж бахархаж явдаг. Монгол зөвлөлт ах дүү наримдалд хоёр улсын баатарлаг эх орончдоос үрдсэн айрын бол дайны дэлхийд энх тайвныг тогтоосон түүхэн гавьяатай билээ. 2024 онд Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний зарилгаар Ахмад дайчин Яримплийн өсхийг эх орны дайны ялалтын 80 жилийн ой медалаар шагнасан юм. Түүний шагналыг Оросын холбооны улсаас Монгол улс зугаа элчин сайдын яамны бие бүрэлдэхүүн гардуулан өгч баяр хүргэсэн байдаг. Энгэр дээр нь гэлэлцсэн тэнгэрийн од шиг одон медаль бүхэн нь эх орныхоо төлөө зүтгэсэн эрх хүний цэрэг хүний шагналаа. Сэлэ залуу насныхаа гал дөлөөр бадарч сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ чин сайхан амрагтай хэлж үзээгүй мөртлөө чиний төлөө үхий гэж эх хорондон би хэлсэн юм. Сарин доржин Сэдэнжав. Чөлөөсний ялалтын 80 жилийн ойд гэж ойлголон Монголын бүх ард түмэнд үеийн үед Монгол тусгаарлалтанд хамгаалаж хөгжингөө орнуудтай зэрэгцэн гараараасаа өрөлдсөн хөгжлийн намаар хөгжих болтугай Монголын ард түмэнд ялангуяа болоошод тэргүй огнанд Монгол улсаа хөгжүүлэх зорилттой ажиллах хэрэгтэй. Дорн аймгийн 3 цагаан сумын уугуул талын малчны хүү Ахмад дайчин Яримплийн өсөх гойн туулсан амьдрал чөлөөлөх дайнд оролцсон түүхийг эрхэм үзэгч та бүхэнд хүргэлээ. Энэ бол дан ганц өсөх гойн түүх биш. Халуун амбулен цусаа үл хайрлан харин дайсны эсрэг тулдаж ялт байгуулсан эрэлхэг зөрөгтэй эх оронч дайчин нөхөд эрит сэргийн түүх юм. Тэд хэзээч үл мартагдах алдарга яага тэнгэрт нартай газарт галтай мөнхөлсөн баатрууд билээ.